Тэгээр гаргаад өчнөдөө. Тэгээ яг бид нэр сум 150-аад 808-аар ингээд хийж байгаа. Энэ нөгөө анханасаа суугчтай гаднах холболтын төсөв байхгүйсэн тийм ээ. Энийг энэ жил шийдэж энэ жил ашиглалтанд орж байгаа тийм ээ. Юу дамжил байга юу гэж хэлээ. Электрон тоололт гэсэн хоёр дахь электрон тоололттой хоёр дахь тохиолдол тийм. Тэрнийг нь за ийшээ ороод цэч. За энэ бол сантыг нь холбоцсон юм байна тийм. Холбоцсон. Энд чинь гаднаа сан нь болохоор өөрөө нөгөө сорулдгаар ингээд хийчихсэн. Тэгэхээр нөгөө орон нутгийн өмчтөний үлдэрийн газрыг энэ чиглэлээр хариуцсан явдаг учраас энд нь хариуцсан. Энэ бохор нь нэг үү? Үгүй тусдаа зэвтгтэй. Зөв. Орд одоос. Танаач нөгөө нэг сумын нэгдсэн халаалтанд энэ одоо орон сууцтай холбогдсон тийм. Холбогдсон тийм. Тэгэхээр өвлийн нөгөө нэг булааны зардал бол харьцангуй бага гарах юм байна тийм. Яг айл өрөх гэдэг. Тогоор захаанаар халаадгаас хамаагүй байгаа юм байна. Хамаагүй бага. Ингээд хоёр орон сууц баригдсан шүү дээ. Энэ болонгууд аймгийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа. Яг зэрэгцээ болонгууд чинь усан төсвийн хөрөнгө оруулалт. Ингээд нийтдээ энэ танай энэ жил Баян улд бол 16 айлын орон сууц ашиглалтанд орсон тийм. Одоо хэдэн хувьтай явж байгаа вэ? Одоо бараг 95% гэж болно. Тэгээ одоо бол ерөнхийдөө дотор заслын ажлууд бол дууссан. Зөвхөн шал хаалга хоёр суулгаад ерөнхийдөө ажил дуусчих. Энэ 3 жилийн дараа гүйцэтгэх компани одоо суманд бол ингээд бүтэн шилжүүлж өгнө. Тийм болохоор нөгөө нэг энэ нийтийн орон сууцны энэ засвар ачлалыг авч явна гэдэг бол ердийн одоо галгаатай энэ байрыг авч явахаас ондоо байдаг. Тийм үү мэрэгжлийн бодсон хүчнийг Дорнот аймагт одоо байдаг мэрэгжлийн одоо сургууль болон мэрэгжлийн байгууллагууд Дорнот нийтийн аж ахуйн ярьж байгаа хүнээ сайн дадлгажуулж хил дээрээ. Энэ дээр бол та бас анхаараарай. Яг л энэ төрийн албах зориулсан орон сууц учраас энд одоо орон сууцнд одоо орох хүмүүсийг маш сайн одоо сонгож авч өөрөөр хэлбэл нэн одоо сумын хэмжээнд толгомж байгаа мэрэгжлийн бодсон хүчингүүтэй эхний ээлжинд эхний байдлаар энэ орон сууцнд хамрагдах юм боломж төгсөлтөнд хангаж өгөөрэй. Энэтэй холбоотой журам гараагүй учраас шаардлагатайг аймагаас журам гаргаж өгье.